Засгийн газраас энэ жил Дөрвөн аймгийн төвийг Улаанбаатартай хатуу уучлалтай авах замаар холбох зорилт тавьсан. Үүний нэг нь Сүхбаатар аймгийн төвийг нийслэлтэй холбох энэ зам. 132 км үргэлжлэх энэ зам ашиглалтанд орсноор аймаг орон нутгийн хөгжилд түлхэж үзүүлэхээс гадна стратегийн хувьд өндөр ач холбогдолтой зам болох юм а. Цаашлаад энэ улс орны хөгжилд хүртэл том нөлөөтэй байгаа. Яагаад тэгэхээр манай бичгтийн бонд цаашлаад одоо далайд гарах хамгийн бүтцэн болон энэний бас одоо залгаа болж явах юм аа. Энэ зам маань хамгийн ашигтай Монгол улсын хэмжээнд хамгийн ашигтай зам болох юм аа гэж байна. Зам тээврийн яамны захиалгаар хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа энэ ажлыг Арж Капитал компани 2012 оны 10 сард эхлүүлсэн. Одоогоор 500 гаруй ажилчин, 200 гаруй машин техник, нөхөн байгууламжийн 2 туслан гүйцэтгэгч компанитайгаар замын ажлыг үргэлжлүүлж байна. Ирэх сард гэрээний хугацаа дуусна, гүйцэтгэгч компани зүгээс хугацаанд амжиж хүлээлгэж өгнө гэдгийг хэлж байна. Газар шорооных нь ажил 100% дууссан. Хиймэл байгууламжийн ажил 100% дууссан. Одоо хүчлэлтийн ажил нэг 55% хийгдээд явж байна. Ер нь бол манай энэ зам чинь даалгангийн өргөн нь 12 м өргөнтэй, хүчлэлтийн өргөн нь 8 м өргөнтэй, 7 см-ийн зузаантай. Тэгээд хүчлэлт нь 4 см, 3 см-аар хуваагдаж 2 үе хийгдэж байгаа. Нэлээд чанартай болж байгаа зам байна. Замын нийт төсөвт өртөг 66.3 тэрбум төгрөг гүйцэтгэгч компани зүгээс замын чанартай 3 жилийн баталгаа өгч байна. Хөлийн бомтыг нийслэлтэй холбох ачаа тээврийн гол зам болох учраас замын чанарт онцгойлон анхаарч ажиллаж байгаа гэдгийг мөн тэд хэлж байсан юм а.